Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний өнгөрсөн, үргэлжилсэн болон төгссөн цагийг хэрхэн зөв ашиглах талаар судална. Эдгээр цагууд нь өнгөрсөн үйл явдлуудын хоорондын хамаарал, дарааллыг ойлгомжтой илэрхийлэхэд чухал үүрэгтэй. Эхлээд өнгөрсөн үргэлжилсэн цагийг авч үзье. Энэ цаг нь өнгөрсөн цаг тодорхой нэг мөчид үргэлжилж байсан үйлдэлийг заадаг. Жишээлбэл I was studying when you called. Буюу чи утасдахад би хичээл хийж байсан гэсэн өгүүлбэрт чиний утасдах үйлдэл тохиох үед би хичээлээ үргэлжлүүлэн хийж байсан гэсэн санааг илэрхийлж байна. Харин өнгөрсөн төгссөн цаг нь subject had past participle буюу үеийн 3 дугаар хэлбэрээс бүтнэ. Энэ цагийг өнгөрсөн цагт болсон хоёр үеийн аль нэг нь нөгөөгөөсөө өмнө болж дуусныг заахад хэрэглэнэ. She had already left when I arrived. Гэхэд миний ирэхээс өмнө түүний явах үйлдэл аль хэдийн болж өнгөрснийг илэрхийлж байна. Өнгөрсөн үргэлжилсэн болон төгссөн цагийг хооронд нь ялгаж ойлгох нь чухал юм. Жишээлбэл When I arrived, she was leaving. Гэвэл би ирэхэд тэр яг явж байсан гэсэн утгатай бол When I arrived, she had left. Гэвэл би ирэхээс өмнө тэр аль хэдийн явчихсан байсан гэсэн үйл явдлын өөр дарааллыг илэрхийлнэ. Эдгээр цагуудыг ашигласан харилцсан ярианы жишээг хамтдаа сонирхцгоё. Travel Troubles буюу аяллаа бэрхшээл нэртэй ярианд сар Марк хоёр аяллаа тухай ярилцаж байна. Маркийн хэлсэн My flight had already been delayed for 3 hours when I finally arrived at the airport. Гэдэг өгүүлбэрт тэр нисэх онгоцны буудал дээр очихоос өмнө нислэг нь хойшлогдчихсан байсан гэх үйлийг өнгөрсөн төгссөн цагаар илэрхийлсэн байна. Одоо энэ хичээлтэй холбоотой зарим чухал үгсийг сурцгаая. Delay гэдэг үг нь хойшлуулах эсвэл саатуулах гэсэн утгатай. Жишээлбэл The meeting was delayed due to technical issues. Буюу техникийн асуудлаас болж уулзалтыг хойшлуулсан гэж хэлж болно. Дараагийн үг бол occur буюу тохиолдох, болох гэсэн утгатай. Мөн interrupt гэдэг нь тасалдуулах гэсэн үг юм. Эцэст нь бидний сурсан цагуудыг хэрхэн ашиглаж байгаагаа шалгах дасгал хийцгээе. Айс зотхон. Read a book when he stopped. Call гэсэн өгүүлбэрт хоосон зайг нөхөөрэй. Зөв хариулт нь was reading. Called. Учир нь тэр утасдахад би ном унших үйлдэл үргэлжилж байсан гэсэн утгатай юм. Баяртай.